Энэхүү цаг хугацаанд UBM радио 89.3-аас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг бидэн тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн энэ өдрийн шинэхэн дугаарыг хэлээд бэлэн болсон байна. За студид ерөнхий редактор Шилтэ Багийн хөтлөгч сэтгүүлч Сүнжидмаа найруулагчаар Ууган Баяр нар ажиллаж байна. За өдрийн мэндийг хүргье хаа. Өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Ямар амар төгшөөртэй өдрийн мэнд гэж байна хаа. Нэвтрүүлэгтэйгээд уйлдаж орж ирлээ. За бидний тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлэг манаас яваг бараг 2 сарын үрийг үзчихв. За бараг шахуу шүү. 1 сарын сүүлээс хойш ер нь нөгөө Валентин гэж яг нөгөө явдаг өдрүүдэд нь таарж ирэл, сар шин орж ирэл, март орж ирэл. Харин зав нийлэн тасарцсан. За тэгвэл өнөөдөр бид хоёр ямар түүхүүдийг бас ярих гэж байгаа вэ гэхлээр за ерөнхийдөө бол хүмүүс тохиолдсон бодит үйл явдлуудыг ярьдгаараа бас илүү онцлогтой тийм ээ. Тийм ээ. Бидэнд бас нэг хүмүүс манай нэвтрүүлгийг явахаар юу яадаг л да. Өөрт болсон явдлуудаа бас бичиж ирүүлээд байдаг. За тэгэл тэрнээс нь сайхан сэрүүлээд редакторлаад оруулдаг л да бид нэр. За эхний түүхийг би дурдъя. Би яг учраа мэдэхгүй байна. Манайд хамгийн сүүлийн 14 хоног шүн болохоор юм түтгэнэж дуурайд байдаг боллоо. Яхав ширээ тавилга дуурах физикээр ингийн л зүйл л дээ. Гэхдээ яг үрээр 5 цаг хавцаа 2 шин дарааллаад манай шинэ жилийн дуу тайрцаг өөрөө эргэж дуурайд гараар бас жаахан хүчтэй эргүүлж байж саяны дуурдаг тийм хөгжим байхгүй юу? Унтаагүй сахиад сонссон чинь 2 л өдөр болохоос бараг өөр шөнийн цаг болгон л дуурдаг байсан байх. Баярын ширээн дээр нэг жижигхэн хөлтөм яваад байж барьж тавиад дуурайд байх юм. Бүр яг унтсан хонь. Надад яг жижигхэн хий биетэй юм байгаагаар нь төсөөлөгдөд байдаг. Манай төмөрөө яг унтлагын өрөөнүүдийн хардаг зохион байгуулалт байхгүй юу? Тэгээд л ширээн дээрх дуурайд байна. Бага зассан мод хаяа дугаарцыг нь их тод сонсдог юм. Тэгээд өчигдөр шинэ жилийн ширээгээ хураагаад 2 хундганд дотор зориулалтын усан тасдаг гэрэл чимэг болгон хийсэн юм. Тэр нь бас л хүн дарж байж астдаг. Тэр 2 хундгаа яг унтраалтай эсхийн шалгаад дээд шүгэндээ далд хийсэн 2-ын 2-лаа тодоос тасчихсан л байх юм. Ядаж байхад гадаадаас нэг тоглоом аваад ирсэн. Тэрийг хаяа харахаар өөдөөс бүр таг муухай хараад байдаг. Хөөхөн хэрнээ. Тэр шөнө амьлаад байдгийн болов? Эсвэл гэрийн онгон юм болов? Эсвэл яг тэнэмэл сүнсэн юм болов? Бүү мэд. Хүнд үзүүлэг ихээр нэг сүртэй сонсогдохгүй хаа. Гэхдээ яг нэг хин юм ингээд манай юм хумыг дуургаад, асаагаад, шажигнуулаад, даажигнаадч байгаа юм шиг бүр уур хүрээд байх юм аа. Яг энэ зүйлийг би яг яах ёстой юм болоо. Эвгүй юм да. Гэрийн онгон монгон ч юм уу нэг тийм л юм байгаа юм болов гэж боддог шүү дээ. Гэтэ гэрийн онго хэдийн нөгөө сахилгагүй байлаа ч гэсэн ингэж амар сахилгагүйхгүй л те. Би одоо үзэг болох юм мэдэхгүй байна. Гэтэ танаа ч их сайхан гэрийн онго байгаа. Тийм үү? Тий. Тэр гэрийн онго ч нөгөө нэг одоо яг гэр орны нөгөө муу мухай юм ингэ цэвэрлж идэг тийм зүйл байдгийн гэсэн. За дараагийн түүх нь миний түүх. За бид тэр бол ер нь 39 дахь түүхээ унших гэж байна. Сайн байна уу? Би хөсүүтэд хэвтэж ч юм уу үзүүлж байхдаа янз бүрийн юм чимээ харж байсан хүн байна уу? Эсвэл би ганцхан өөрөө сонсож харсан юм болов? Та бүгд бичээрэй гэсэн байна. Хөсүүтэд нь халдвар төвчин судлалын үндэсний төв хэлж байгаа юм шүү. Би саяхан хатгаа аваад хөсүүтэд хэвтсэн юм аа. Цэвэр усны коридорт, харин коридор нь амар эвгүй. Хүүхэд томчууд уйлдаж, хашгиралдаад л унтаж чаддгүй байсан юм. Гэтэл нэг өдөр хажуу орны маань дүү ихчээ би унтах гэхээр л унтаж чадахгүй чихэнд маань хин нэг юм шивнээд байна гэлээ. Тэгэхээр за аавыг одоо сайн тврээд унтчихоо миний дүү гэдэл ингээл хэллээ. Гэтэл дараах нь миний чихэнд бас юм бутнаад байна. Маргааш ороо ус авах гээд за замд 2 том цонхтой харддаг гинэ. Тэр цонх руу усахгүй явахад цонхоор хин нэгэн харж байгаа харагдав. За тэгээд хүүхдүүд л тоглож байгаа юм байлгүй дээ. Нөгөө дүүгийнхээ ээжд нь хэлсэн миний дүү эн чинь 2 давхар штэ гэсэн. Нэрээ 2 давхар билүүгээд ер нь айгаад тэр үедээ 2 том усны саваараа усаад гарлаа.
коридорд гараагүй тарианы өрөө маань яг урд байдаг болохоор амарч нэг талаараа зовлонтой одоо уйлж хашгираад одоо зам таарсан хүмүүс одоо ингэж уйлж хашгираад байдагтай таардаг юм байна л да. Арайхийн гараад эмнэлэг рүүгээ одоо зүгэллээ. За яг миний байсан өрөөний цонхоор бас нэг хүн харагдаж байгаа харагдсан. Зогсож байгаа харагдсан гэж байна. Ямар юм. Тэгэхээр эмнэлэг үл магадгүй юм л да. Ер нь дандаа зовсон шансан хүмүүс байдаг учраас яг тэр өрөөний цонхон дээр нь одоо янз янзын танихгүй хүмүүсээс үүдэр тусдаг ч юм уу. Би багада хөсөөдөд хөвтчихсэн байхгүй юу? Одоо нөгөө ер нь л миний багад чинь илгэний шаарлалт айгүй их байсан шүү дээ. За тэгээд яг ингээд нөгөө хүүхдийн тасаг твчдэг байсан. Тэгээд ингээд нэрэл хөсөөд айгүй эвгүй. Тийм үү? Тийм. Коридор нь ингээд нэг сони имейлх бол заяа. Тэгээд хөвшин болохоор л ингээд нөгөө хүүхдүүд нь ингээд ерөөс унтж мандахгүй илүү хоорондоо ингээд шивэр хэл ингээд ярьдаг байхгүй юу? Тэг нэг өдөр би угаасаа нөгөө нэмлгүүдийн нойлж ингээд коридорт идэг штэ. Тэгээд нойл орох гээд ингээд гарчсан чинь яг ингээд намайг ингээ юм хараад байгаа юм шиг амар эвгүй санагдчихсан. Хүн тэгээ мэдэрдэг шүү тий. Тийм, тэрийг бол хүн ингээ айгүй сайн мэдэрдэг юм байлээ. Тэгээд яг тэрийг ингээ хүн яагаад ингээ мэдэрдэг болчтой вэ гэхээр нөгөө энергийн төвшөнд ингээ жоохон энерги нунаад ирэхээр нэг тиймэрхүү одоо юм хум харах, одоо сонсох, тэгээд бас ингэж мэдрэгддэг нэг тиймэрхүү зүйл. Энерги хамгаалалт нь багасаад ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Бас нөгөө их нялхсан коридор бас хүүхэд үлдэг гээл одоо дээр үе тэгдэг байлаа да. Тэгээд нөгөө дээр үедээ манай охин бас одоо 20 жилийн өмнө тэнд төрөөд. За. Тэгээд яг хэвдээ нэг хэд хоног бол тэр чинь би ч одоо нөгөө давааны 7 хоног аавал явна штэ. Тэгээд зөөдөг байсан. Ороо тэр ихний ялхсан тэр нарийнхан коридороор явах хийвгүй. За тэр үечис юм бүдүүлэг байсан да. Амар гэрэл муутай. Тэгээд тэр коридор нь илүү одоо санаж байгаагаар шалан жахардаг. Тэгээд тэгэхээр нэг надад их тавгүй байдаг байсан. Тэгээд санаад байгаа тэр юм нөгөө энд нэг юм хүүхэд үлдингийн лэгүүдэлтингийн лэгэ бодцохоор бүр ингээ нурууны шар ус босдог байсан шүү. Йоо амар. Бүр имлэгт бүр шөнөөр дадлах их бүр амар штэ хаа. Яана. Чи нэрэн дадлаг хийж байсан. Тийм дадлаг хийжсэн. Одоо миний нөгөө нэг нутгийн имлэг баггүй. Яг тэнд ингээд шөнөөр нэгдүгээр курсынхаа дадлагыг 100 хийж байгаа юм. Тэгээд шөнө ингээд болохлаар ингээд дуудлагууд айгүй ихтэй. Дээрээс нөгөө нэг яаралтаар ирж байгаа өвчтнүүд айгүй ихтэй. Тэгээд нэг залуу ингээд илгэндээ хутгалуулсан гэсэн шарахтаа ирсэн баггүй юу. Тэгээд тэр залуугийн нуугснаас нь дээж мэж аваад тэгээд тэгсэн чинь лаборатори руу аваад үг гэд намайг зийт юм аа. Шүн олцсон. Ямар ч тийм нөгөө хүн холиох юм байхгүй. Тэгсэн чинь лаборатори нь 3 давхарт манай Яралтагийн юу болохоор ингээд нэг давхартаа байгаа штэ. Тэгээд ингээд Яралтагийн лабораториас гараад нэг коридор өнгөрөөл заяа. Бүр ингээд одоо ингээд нөгөө дулааны шугам ингээд явдаг штэ. Тийм нэг харанхуй юм шугамар ингээд коридороор явдаг заяа. Бас айгүй гэрэл муутай. Лифт хүртэл амар хол зайтай. Тэгээд ганцаараа нөгөө нэг шингэний аваа лабораторид ингээд явж байгаа байхгүй. Тэгээл өмнө ингээд янз янз юм сонсцсон манай эмнэлэг чинь тэндээ эмгэлээ энэ нэмэлээ гэл амар тийд бүр ингээд норооны шар ус гоожаал гэл бүр ингээд орсаал бүр ингээд хамаг би арзаагаал. Тэгээд лифт хүрнэ. Лифт нь одоо нөгөө нэг хүн ингээд нөгөө лагалганд оруулахдаа тийм төрөж ордог том лифт идэв шүү дээ. Тий, ачааны лифт. Тий, ачааны лифт. Яг тийш ингээд ороход хаалга амар муухай дуурдаг за. Бүр тэгэл ч нэг арай гэж нэг юм 3 давхар руу гарч 3 давхар харах уу. Яа. Йоо, бүр тийм бистэ яг аим шиг кинод гарч байгаа шиг байсан. Тэгэл бистэ дахиж шүний ээлжний дадлага хийхгүй гэж бодаал тэгэл тэр өдөр тэгж өнгөрч исэн юм. Амар байсан. Амар юм. За дараагийн түүхэн чинь. За. Миний ярих түүх бусдын шиг амар биш ээ. За гэхдээ хайрын санагдаад бичгээр боллоо. Надад тохиолдоогүй. Гэхдээ манай хамаад нэгч тохиолдсон явдал байгаа. Тэгээд сайхнаа гэж дуудаад явъя гэсэн өгүүлэмжтэй. Сайхнаагч нэг баян залуутай суусан юм байна. Нэг жил сайхан амьдарч байсан ч удалгүй нөгөө залуугийнх нь компани дампуураад архинд орсон гэж дуулсан. Игчийг хэсэгтээ зодож зовоосны эцэст игч тэсгээ байгаад нөхрөө байхгүйд нь гэрээ хамаг юм хам хум баглаж аваад байр төрөслөд амьдарсан гэсэн юм. Муу игч минь одоо хүртэл тэндэ байгаа. Яагаад ажил үйлс нь бүтэхгүй байна гэд үзүүлтэл нөхөр нь ээж аавынхаа хувцсыг шатаахгүй гэрээрээ дүүрэн хөглөрүүлээд байсан гинэ. Аав ээж хоёр нь сарын өмнө нас эцэлсэн юм. Хөрхийн минь. Тэгээд аав ээж нь юмдаа хорогдоод бүтэхгүй байсан гинэ. Одоо бодохоор их харамсмаар явдал уг нь их сайхан гэр бүл байсан гэж. Тийм ах уу. Ер нь тэгээд
хамаагүй тэр хорогдсон барьсан юмыг хадгалвал тэгээ сайн гүлдээ яач бодлоо гэсэн. Бид нар чинь тэгэл одоо юу яадаг шүү дээ, тэ. Хамт одоо хайрцагт тэгэл явуулдаг шүү дээ. Тэр үзүүлэл. За тийм юмдаа хорогдсон гинлээ. Тэрийг одоо хийгээрээ бариараа гэдэг. Гэтэ нөгөө нэг одоо талигаж боологчдынхон үлдсэн юмнуудыг нь бол угаасаа ер нь шатаадаг ёстой шүү дээ. Тэгээд яг ганц нэг гайгүйгүүд энэ яг тэгээд өрөө хамаатан саданд нөгөө үлдсэн тэгэл ер нь гал тайлцдаг л да. Тийм. За дараагийнх нь түүх би гэхдээ өчигдөрхөн яг вокзал орох гээд Барсын буудлаас жоохон наахан явж исэн юм аа. Автобусны цонхоор яг замын эсрэг талд байдаг намхан төмөр гашааны зүүн талын модтой булан руу харсан чинь яг нэг таяг хөл муутай болтой нэг өрөвдмөр бөбөөчин байрын хувцалсан нэг ах гарынхаа алган дээр нэг юм тавиад ухаангүй идэж байгааг нь харлаа. Яасан ч хэцүү юм дээ, энэ хар хүйтэн гэж бодоод л яг буугаад тэр хашаа руу ороод нөгөө ахын байсан хэсэг рүү харсан чинь юу ч байхгүй байсан. Хамгийн сонин нь тэр хүн шууд босоод гүйчих чадхааргүй тийм хөл муудаа харагдсан. За яаж ч байлаа гэсэн би бол явж байгааг нь болон босоод явж байгааг нь тод харж чадхаар байсан юм аа. Бүр амар ухаангүй өлсөн амрууга юугүй юм жихэж байгааг нь харж би харсныг бол би тод санаж байгаамаа гэж. Тэгэл буугаал эргэл харсан байхгүй. Яг ч үедэд харсан байна шүү дээ. Тэгээ бас нэг гүйдлэл байж л дээ. Хараа бүрийгээр тийм ээ. Ер нь хараа бүрийгээр л ер нь их сүнс өдөр их тэндий юм шиг байна тий. Ер нь 24 цагт 2 удаа гүйдэл босдог гэж. Би нэг уншижсэн. Өөрийн 4 цагаар. Үүрийн 4-6 цагаар өдөөс хоошийн 4-6 цагаар. Oh my god. Ер нь 4-6 цаг. За нэг ороод 7 цаг 100 мөн бол. Тэгээд яг тэр 2 цагт бол ер нь хүмүүс үл их нас урдаг. Энэ 2 цагт хүний дархлаа энерги хүндэг. Тэгээд гүйдэл босдог. Ямар юу юм бэ? Ийм л байна зүнжид маа. Амир. Гэтэ бас нэрэл оройны цагаар бас ингэдэг штэ. Оройны цагаар эмэгтэй хүн үсээ задгай тавьж явж болохгүй. Чөтгөр үснээс нь зуурчдаг гэд ярьж идэг. Тэгээд бас эмэгтэй хүн гэж чихээ цоолсон л бол чих бол ингээд онгорхоо явж болохгүй. Дандаа эмэгтэй байх хэвээр. Тэгэхгүй бол нөгөө чихнийх нь нүхээр ингээд чөтгөр ингээд шагааждаг гэсэн. Шагааж байдаг гэж. Тийм болохоор манай сонсогчд маань те одоо хүүхдийн чихийн цоолсон болвол заавал имийг зүйлгээрээ тэгээд харангуй харуу бүрүүгээр гадуур гарах гэж байгаа бол үсээ боогоорой. Тэг. Та нэг юм сонсч ирсэн баха. Юу? Нөгөө чөтгөрүүд ингээд нөгөө үсэн юм задгаа. Тэгээд юм хумс нь айгүй юм урт. Тэнгуутаа ингээд өлмий дээр ингээд дигдэж явдаг гэж байгаа байхгүй юу? За. Би нэг энийг хэлээ 2-3 жилийн өмнөөс би нэг хүний ярилцсанаас би нэг уншиж ирсэн юм аа. Тэгсэн чинь одоо гэтээ манай хүүхнүүд өөртөө битээ гэж муухай тасгаж яваарай. Ямар ч надад нэрээ тийм болоо гэж бодогдчихсэн. Тэр нь юу вэ гэхлээр манай одоогийн бүсгүүчүүд яг чөтгөр шиг болоод байна. Тийм үү? Үсэн ингээд задгаа тавьчихдаг тий. Тэнгууд ингээд хумс ургаа ингээд нэлээд урт болгоод ингээд бууддаг ийм л хумс хийлэгдэг. За мөн дээрээс нь одоо ингээд маш өндөр өсгөтэй ингээд гутлууд ингээд өмсөж байна. Нэг тиймэрхүү. За нэг талаасаа бас өрөөсгөл ойлголт боловч нөгөө талаасаа бас нэг нэрээ тийм ч юм уу да гэж нэг юм бодогдохоор. Тийм л юм да. Сая би сар шинээр юу яадаг байхгүй юу? Хамаатан садныхаараа ороод ингээд золгоод явжсэн чинь чамтай үлүү, намуунатай үлүү нэг ороод Төв аймгийн Лүнгийн ойролцоо нэг гүйдэл байдаг гэдээ би нэг ярьж чамтай ярьсан. Тийм надтай ярьсан тийм. Нэг хүүхэд твэрсэн хүүхэн Төв аймгийн Лүнгийн тавьд одоо үүрүү шөнийн заагаар үзэгддэг гинлээ гэд. Тэгсэн тэрийг сонсчихжээ. Тэгээд гүй хөө тэр чинь үний юм шиг байлаа шүү. Яасан гэдгсэн чинь нэг сайн найз нь ер нь хэдэн жилийн өмнө тэнд явж байгаад гүйдэлд хариулаад бас одоо ухаан одоо бас нэг яг л эрүүл хүн шиг биш болсон гэсэн. Тэгээд яасан хийсэн чинь Лүнгийн ойролцоо явж байгаад гүйдэлд хариулсан юм аа. Тэгээд наадах чинь чиний ярьсан бол үнэн хөвтэй юм шиг байлаа шүү. За чухам яг тэр хүүхэд төрсөн хүүхэн байсан гүүг нь мэдэхгүй нь ямар ч Лүнгийн ойролцоо гүйдэлд хариулсан гэсэн. Гүйдэлтэй юм байна лээ гэж. Тэр хүүхэн чинь тийм шүү дээ тий. Тэгээ бас нөгөө хэрвээ ингээд чөтгөр тийм нөгөө нэг юм хүүхэд твэрсэн хүнтэй шүн таарлах юм бол эмэгтэй хүн чинь маань дүүрээ суухаа гэдэг юм маань тарин уншаад явдаг шүү дээ. Тэр тариныг ингээд хүн хагас дотоо уншсан ч гэсэн одоо бурханлыг санагддаг гэсэн.
За. Тийм байдаг гэсэн. Ер нь ингээ яриад суугаад байл. Иймэрхүү нэг аимшигын түүхүүд ингээд яриад суугаад байл. Суугаал ямаар идэв те. Нүдэмгийн ялзаад бүр жиг хиймэрч орсон байна. Аимшиг ярианд хиймэр сэргээд байгаарэ. Тэгээд юм бүр яг хиймэрч орсон бүр ярих гал ах шүү. Тий харин яриул ярмаар л байна гэдэг шиг те. Тэгээ би бас бодож байна хаа. Одоо хоёлаа ингээд ер нь бол манай радиогаар ингээд бидэн тохиолдсон аимшигт явдлууд гэд нэвтрүүлэг одоо ингээд явж эхэлж. Ер нь бол эхлээд ерөнхийдөө 3 сарын нүрийг үтсэн байна. Дээрэс нь би одоо нөгөө crime podcast гэдэг шүү дээ тийм ээ. Монголд болсон одоо гэмт хэрэгтэй одоо эцэслэн шийдвэрлэгдсэн одоо шүүх цэгмэн дээр байдаг да. Тэр нэг хэрэгүүдийг бас гоё ярьдаг тийм нэвтрүүлэгтэй болъё гэж би бодоод байгаа юм. За болж байна. Тийм. Манай багийнх бас дээгүүр доогоор ярьж байгаа гарын үсэг зурулчаарай. Хит нарийн аймар нарийн юм яахгүй ч гэсэн яг үү бас сонин штэ. Яг нь хоёулаа ч нөгөө их дэлгүүрийг ухсан 2 удаагийн дээрмийн талаар нэг яриа байжтэй. Тийм. Тэгээ ер нь бол нэг тиймэрхүү хөнгөн мөртлөөсөө хүнд бас ингээд нэг юм нэрээ юм байд юм бэ шүү тий. Энэ зүйл ингэж шийдвэрлэгддэг юм бэ шүү. Энээс сэргийлэх ёстой юм шүү гэдэг зүйлийг нас сэрэмжлүүлж байвал бас их зүгээр юм болоо гэж би бодож байна. За тийм ээ. За өнөөдрийн UBM радио 80.3-ын бидэн тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн энэхүү өдрийн дугаар та бүхэндээс хурж өндөрлөж байна. Тэгээ өнөөдрийн дугаар бол 38-аас 38-40. Тийм. Өнөөдрийн дугаараар л ингэж өндөрлөж байна. Тэгээд мэдээж бас манай радиороо та бүхэн маань те өөрсдөө тохиолдсон үнэхээр аимшигтай санагдсан, үнэхээр хүнд болгоомжлуулмаар байгаа тэр түүхээдээ бас бичээрэй. Тэгээд та бүхний тэр бичсэн түүхээдээ бид хизээд одоо нэвтрүүлэгтээ уншихад тааламжтай байх болно гэж хэлмээр байна. Бид сайхан ойр зур редакторлаа тэгэл ер нь оруулчихна да. Тэгэл байх уу. За өнөөдрийн нэвтрүүлгийг хамтраадсан багийнхаа баярлалаа. За баярлалаа. За баярлалаа сонсогчдоо дараагийн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая.